Намайг Төвшин Баатарын Хатан сая гэдэг би 84 дугаар сургуулийн өвөн Андин Билэг багштай 3-2 ингэж сурж байгаа. Би 4 наснаасаа эхэлж зурдаг байсан. Яагаад гэвэл зураг зурах дуртай болсон бэ гэхээр би бодож байгаа зүйлээ ингээд илэрхийлээд дэвтэрэн дээрээ илэрхийлээд зурах надад таалагдсан. Намайг зурхад хүмүүс энэ том хүнээр зуруулсан байна гэж боддог. Нэр нь амтны хайр. Энэ болохоор загсандаа энэ хоол өгж байгаа. Тэгээд бас энэ амтныг ингээд томоотой байлгахад сургахгүй бол ингээд сахилгуутаад байдаг. Би ер нь ингээд өнгөө ямар буддаг вэ гэдгээ өөрөө ингээд сонгоо буддаг. Өөрөө би дан зурдаг. Дараагийн зурганы 8. Энэ хэлбэрт машин гэдэг зураг. Тэ. Монгол хэлээр хэлбэртэй энэ машин зурсан. Энэ нь болохоор одон хэлбэртэй. Хөрхөн нохоо бас ингээд салхиан ингээд толгоогоор яатмага. Тэгээд энэ болохоор энэ дан зураач нар суудаг машин. Энэ болохоор 3 давхартай гоё автобус. Би яг энэ 3 давхартай автобусыг байгаасаа гэж хүсдэг л дээ. Би зураг зурж байхдаа ингээд балдруул хэрэглэдэггүй. Шууд зурдаг байсан. Зурсан зургийг минь хавраад гоё ингэсэн. Багшигаа ингээд ягаанаар ингээд доошоо уусгаад бодсон. Тод ягаан зургийг хараад зарим нь хөвгөлтэй юм а, зарим нь гоё байна, зарим нь бас ингээд үнэхээр гоё олж гээд тэгсэн. Манай найзууд ингээд гоё бас үнэхээр гоё зуржээ, мондөг зурж гээд энэ бахархаар надад амар гоё санагддаг. Ирээдүйн мөрөдөл болохоор би сансар утургуугаар аялах дуртай. Яагаад гэвэл энэ дэлхийгээс хол аялах надад маш их таалагддаг. Ямар болоо бас гоё болоо эсвэл харь аригийнхантай уулзаж болох болоо гэж би маш их хүлээн тисэн яддаг. Тэр цаавлаар сансрын хэсэг чулаа гэстэй байна тийм. Бас би онгоцоор дэлхийн орноор аялах дуртай. Онгоцоонд сууж байгаагүй. Харин бүр өвөө эмээтэйгээ би 2 настай байхдаа сууж байсан. Би жоохон байхдаа онгоцоонд сууж байхад амар гоё санагддаг. Ягаад гэвэл ингээд өндөр нисэх ингээд том өндөр нисээл бас өөрөө нисэж байгаа мэт санагддаг. Бас өөдлнүүдэд хүрх юмсан гэж санагддаг. Даанч болохгүй. Би энд Орос Монгол хоёрыг ингээд энэ сансраг гаргаанд ингээд аялж байгаагаар зурсан. Яг гэвэл дээр үед Орос Монгол хоёр ингээд дэлхийгээс хол аялдаг байсан. Энэ би харин энэ болохоор энэ хоёр дүү маань болохоор эмэгтэй. Энэ хоёр бас би энэ өөрийгөө ингээд сансарт нисэх гоё хаа гэж бодсон. Заримдаа гэрийнхантаа бас найзуудтайгаа зурдаг. Бас би өөрөө сэтгээд зурдаг. Ямар утгатай вэ гэхээр би ийм юмар зурваллаг харагдах байхаа гэж өөрөө сэтгээд зурсан. Харин өөрс ингээд газар дороос гаргаж авдаг. Бас байшин барьж өгдөг. Сургууль барьж өгдөг. Би аав ээжтэйгээ бас 2 дүүтэйгээ, өвөө эмээтэйгээ, ер нь бол би 2 эмээтэй л дээ. 5 амьдадаг. Бас 3 өвөө эмээгээ нэмээд 8 гэр бүлтэй. Том ихч гоё байна. Би дүү нартай ингээд зураг зурхыг болон толгойг нь яаж зурхыг, царайг нь яаж зурхыг ингээд зааж өгдөг. Би зураг зурхтаа 1 цаг ингээд зураг зурдаг. Мэргэжил болохоор би том болохоор зураач болно. Бас би энэ банкны хүн болно. Бас бизнесийн хүн болно. Бизнесийн хүн болвол ганцаараа хийхгүй бүгдээр нь хийн. Тиймээс би том болоод бизнесийн хүн болохыг хүсдэг. Бас би зураач болохыг хүсдэг. Зураг зурхаас гадна би дүү нартайгаа тоглох, зураг зурах,
бас хөл бөмбөгөөр тоглох, ном унших. Би найзуудтай ингээд бүх найзуудтай ингээд зураг зурхайг бас зааж өгдөг. Би хүүхдүүдэд YouTube-д ингээд хичээл зааж өгөө, төл таван уршин малын тухай ингээд зааж өгөөд YouTube суугаас ингээд ээжтэй ингээд яраагаар ингээд ярьж тусалдаг. Ээж минь болохоор ингээд зураглалын гаргаж өгдөг. YouTube-ийн ингээд нэр нь болохоор Бяцхан зураач гэд нэртэй. YouTube сувнаас Бяцхан зураач гэж бичээд тэгээд миний YouTube-нээс ингээд үзээд юм сураарай.